Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр амлсны дагуу энэ сард Габи Петеро гэх эмэгтэйн талаарх дугаарыг хүргэнэ гэдгээрээ хүрэх гээд сууж байна. За ер нь бол Instagram аккаунт дээр би нэлээд идэвхтэй байдаг. Crime Doors Station гэдэг манай Instagram аккаунт байгаа. Тэр аккаунт дээрээ одоо ямар дугаар оруулах чинь, ойрын сонин хачин юу болж байгааг байнга оруулаад сонсогчтойгоо харилцаад явдаг. Тэгэхээр Instagram дээрээ Габигийн талаарх мэдээллийг ярина гэдэг стори оруулсан байсан болохоор тэрнийхээ дагуу өнөөдөр ингээд бэлтгэсэн ярихгаа сууж байна. Та бүхэн хэрвээ цаг алдалгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Instagram аккаунтыг дагаарай. Facebook пэйж бол нэг ашиглаад байдаггүй. За тэгэхээр ямар ч тач удаагийн дугаарыг болж өгвөл дэлгэрэнгүй та бүхэнд ярихыг хичээх болно. 2021 онд Габи гэх эмэгтэй Орос сургуу алга болоод за тэгээд сошиал медиа дээр бол одоо битүү шуугаж эхэлсэн. Ер нь бол мэдээллийн сайтууд за тэгээд дэлхийн бараг одоо бүх улсын гэмт хэрэг ярьдаг сувгууд энэ хэргийг дор бүрнээ ярьж исэн гэж баг хэлж болно. Тэгтлээ өргөн хүрээг хамарч исэн болохоор одоо өнөөдрийн дугаарыг аль хэдийнэ сонссон хүн маш олон байгаа байх гэж бодож байна. За эсвэл одоо мэрсэр мэдээлэлтэй эсвэл бүр огт мэдээлэлгүй одоо сонсож байгаагүй хүн бас байгаа байх. Ер нь бол гэмт хэргийн кейс сонсдог, сонирхдаг хүмүүс бол баг бүгд мэдж байгаа. Яг хэрэг гарч ах үеэр одоо би ч гэсэн нэлээд олон мэдээллүүд уншиж сонсч исэн. Тэгээд одоо яагаад энэ хэргийг ярихаар болсон гэхээр сая бол он гараад Netflix дээр Габи Петерогийн одоо баримтат кинонд гарсан байгаа. Америкууд бол угаасаа баримтат кино яаж сайн хийдгийг бол бүгд мэднэ. Үнэхээр одоо мэдээлэл сайтай, задаргаатай, ойлгомжтой кино болсон байсан. Нийт бол 4 ангитай. Яг тухайн 2021 онд одоо юу болж исэн тэгээд хүмүүсийн мэдэхгүй байсан мэдээллүүд ч гэсэн энэ баримтат кинон дээр дурддагдаж гарсан байсан. Ер нь бол ингээд 4 ангийг эхнээс нь үзээд бүр дуусах хүртэл зүгээр л бүр новш гисээр байгаа дуусгасан. Хэрвээ ямар нэг гэмт хэрэг болоогүй байсан бол Брайан гээд залуу хинч одоо тийм заваа новш гэдгийг нь ер нь бол анзаархааргүй тийм янзтай байсан. Гэтэ найз зөхнөө алдсан гэдгийг нь мэдчихэд одоо үзэж байгаа болохоор одоо тэр хоёрын хийж байгаа влог бичлэгийг нь харах тусмаа red flag гэж ярьдаг штэ. Яг үнэндээ баг өдөр болгон тэр red flag нь харагддаг цаг тутам одоо байсан бэштэй гэсэн бодол төрж исэн. За тэгэхээр оршил хэсгээ би бол нэлээд удаа ярьчлаа. Огт сонсоогүй, мэдээлэлгүй хүмүүс бас байгаа болохоор тэднэрт ч гэсэн ойлгомжтой байлгах үүднээс гэмт хэргийнхэн талаар яриад тэгээд дараа нь болохоор баримтат киног нас гол хэсгүүдийг нь дурдаад ярих гэж шийдсэн байгаа. За ингээд хэдүүлээ гол яриа руу орцгоё. Габи Петеро 1999 оны 3 сарын 19-нд төрсөн айлын том доороо 6 дүүтэй байлээ. Гэхдээ Габиг баг байхад нь ээж аав хоёр нь маш тийм эв найрамдалтайгаар салаад тэгээд хоёулаа өөр хүнтэй суугаад тэдний дундаас гарсан хүүхдүүд нь 6 юм байлээ. Нэг анзаарэгдсэн зүйл нь юу байсан гэхээр Габи ээж аавынхаа аль талынхантай нь одоо маш тийм ойр дотн харилцаатай байдаг. Өөрийгөө одоо яг хоёр ээжтэй, хоёр аавтай гэж ботхоор хэмжээний эвтэй найртай тийм өнөр өтгөн гэр бүлээс гаралтай юм байлээ. Багаасаа л ер нь бол Габи зурх туртай, арт чиглэлд айгүй сонирхолтой, тэг шивээ центр бас хийж чаддаг. Тэгээ сүүлд ингээд нөгөө ютубер болохыг хүсдэг байсан болохоор тэр тал руугаа түлхүү анхаарлаа хандуулад Америкийн олон хот мужуудаар машинтай аялал хийж тэрийгэ влог болгож оруулах зорилготой байсан. Van Life гэдэг кинон дээр нь бол нэлээх яригдчихсэн. За машинтайгаа ийш тийш яваад бичлэг хийгээд тэгэхдээ одоо өөрийнхөө найз залуу болох Brian Laundrie-тэй хамт аялалд гарсан юм. Brian болохоор 1997 оны 11 сарын 18-нд төрсөн. Дээр нэг ихчтэй ам бол дөрүүлэн амьдардаг. За Brian Габи хоёр бол дундын найзуудаараа дамжуулж танилцаад тэгээд өрхөж эхлээд 2020 оны 7 сард сүү тавьсан юм билээ. Сүү тавьсан болохоор Габи бол нэг хэсэг Brian-ы эцэг эхтэйд хамт амьдраад ерөнхийдөө одоо цагийн ажил хийгээд аялалд явах мөнгөө цуглуулж эхэлсэн юм байна. За тэгэж байжгаад Габи болохоор өөрийнхөө нэр дээр нэг ван худалдаж авсан. Яг монголоор ваныг юу гэж хэлхийг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч тач ингээд аялалд зориулсан 2 хүн бүх зүйлээ аваад одоо ачаад явж болохоор машин худалдаж аваад 2021 оны 7 сарын 2-ны өдөр Blue Point-оос тэр хоёр аяллаа эхлүүлсэн байна. Хоёр талын эцэг эхчүүд нь бол бүгд тэр хоёрыг одоо аялах гэж байгаа, явах гэж байгаа гэдгийг мэдчихсэн. Габи ээжтэйгээ уулзаж салах ёс гүйцэтгээд тэгээд тэд хөтөлсөн юм. За тэгээд замдаа гараад ер нь бол ямарваа нэг хот суурин руу очих болгондоо Габи ээж рүүгээ мессеж бичдэг. За энд явчихын, тийшээ явах гэж байна гэд байнга холбоотой байдаг байсан. За ингээ нилээн одоо урт хугацааны тойрон аялал шиг байсан болохоор ямар ч байсан мессеж бичээд байнга холбогдоод яваад байсан. Ээж нь ч гэсэн бүх зүйл хэвэн гэж ойлгож байсан. Гэхдээ яг үнэндээ бол Brian Габи хоёр хоорондоо нилээн асуудалтай болсон. Харилцаа нь хэтэрхий токсик төвшөнд хүрсэн байсныг харамсалтай нь бол ээжтэй ерөөсөө хилээгүй явж исэн болж таарсан.
8 сарын 12-нд тэр хоёр Юта мужид явж байхад нь цагдаа нар бол зогсосон. За яасан гэсэн чинь нэг үл таних хүн цагдаа руу дуудлага хийгээд нэг залуу ингээд замын хажууд найз охиноо алгадаад хоорондоо ингээд маргалдаад байна гэсэн тийм мэдээллийг өгсөн байсан. За тэгээд тэр дуудлагын дагуу Габи, Брайан хоёрыг цагдаа нар таниад зогсоосон нь бол тэр байсан. За тэгээд одоо үзүүлэх бичлэг бол сошиал дээр бүр маш их хандлт авсан. Машин дотор Габи нүдээ хавттлаа ингээд уйлцсан. Брайан болохоор цагдаа нарыг зогсооход одоо тийм гайхсан маягтай бол харагдчихсан. За эхлээд Габиг машинаас буулгаад юу болсон талаар нь асуухад бүх зүйлд өөрийгөө буруутгаж би түүнийг цогсон, би машин барьж авах үеэр нь анхаарлыг нь сарниулсан. Би өөрөө OCD-тэй болохоор жоохон бухимдаад муухай аш гаргацсан гэж ярьжсэн боловч яг үнэндээ бол Габи нилээн тийм айцтай, сэтгэлэн зовсон байдалтай байгааг цагдаа нар бол юусаа анзаараагүй. Та бүхэнд бичлэгийг нь одоо нэг хэсгээс ямар тач үзүүлье. Яг энэ бичлэг бол хүмүүсийн дургуутслыг нь маш их хүргэсэн, цагдаа нар ажлаа дутуу хийсэн, Габи маш их айцтай, тэгээ бүр яахаа ч мэдэхгүй байгаа юм шиг харагдаж байхад зүгээр л өөрийнх нь хэлсэн одоо миний буруу гэсэн үгнээс нь болоод хүчирхийлэл өвөлдсөн этгээд нь Габи юм байна гэд ойлгоцсон ба. Яг үнэндээ Брайан энэ бүхний цаана жинхэнэ одоо токсик хүн байсан гэдгийг олж анзаараагүй гэж маш их шүүмжлэл дагуулсан. За саяын бичлэг дээр харагдаж байгаагаар бол Брайан ямар ч сандарсан шинжгүй тэгснээ цагдаа нартай бараг жоок хийж ярилцаад тэгэл уу инээгээл бүх зүйл зүгээр юм шиг байгаа нь хамгийн сэжигэн байсан. За ер нь бол Брайан гэх залуугийн зөв бус харилцаанд нь Габи хариу үйлдэл үзүүлж байгаа гэдгийн илрэл нь саяын бичлэг дээр маш тод харагддаг. За тэгээд цагдаа нар тэр хоёртой хоёулантай тус нь ярилцаад Габиг машин дотроо хоноод харин Брайаныг болохоор нэг зочид буудалд хонуулъя гэж хэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан зочид буудал гэсэн байсан. Гэхдээ зүгээр одоо энгийн нэг зочид буудлыг зарим үед одоо хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг байлгадаг нэг тийм цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг буудал байсан юм шиг надад санагдчихсан. Гэхдээ энэ нэг Габи машиндаа хоноод тэгээ Брайан болохоор буудалд очоод ингээд устсанд ороод тайвшраад хоног гэсэн шийдвэрч гисэн айгүй тийм эсрэгээрээ байсан. Яг тухайн цаг үед Габи л одоо асуудал тарьдаг токсик гэж харагдаад тэ амхандаа ингээд Брайаны аюулгүй байдлыг нь бодоод тэгж оруулах шийдвэр гаргасан нь бол тийм учиртай байсан. Тэгээ яг бүх зүйл болж өнгөрсний дараа энэ бичлэгийг нь ер нь бол ингээд ахаад үзэхээр бүх зүйл яг эсрэгээрээ байсан гэдэг нь бол маш тод мэдрэгддэг. Айж сандарсан байгааг нь бараг шийтгээд тэгээд үл тоомсорлсон өөртөө ихтэй байгааг нь хамгаалцсан юм шиг. Тэр нь бол цагдаа нарын хувьд ингээд хангалттай мэрэгжлийн төвшөнд шийдвэр гаргаагүй юм шиг харагдчихсан. За хосуудыг бол тухайн оройноо хоорондоо ирүүлсэн мессеж бичихгүй, харилцахгүй, уцаар ярихгүй байхыг зөвлөсөн. За ингээд энэ зүйл бол цагдаагийн энгэрийн камерт тодорхой бичигдэж үлдсэн нэг нотлох баримт болоод өнгөрсөн баг. Энэ явдлаас хойш бол Габи Брайан хоёрын аялал цаашаа үргэлжилсэн. 2021 оны 8 сарын 24-нд Whole Foods гэд нэртэй нэг супермаркетын хяналтын камерт Габигийн хамгийн сүүлчийн дүрс бичлэг бичигдсэн байсан. За тухайн дэлгүүрээр тэр хоёр хамтдаа ороод тэнд нэг ойролцоогоор 15 минут орчим болцоод зүгээр л нэг одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн дэлгүүр орж юм харж агаад гараад явж байгаа энгийн тийм нэг бичлэг байсан. За 8 сарын 25-нд Габи өөрийнхөө Instagram дээрээ Юта мужид авахулсан хэдэн зураг постлоод за энэ нь бол түүний бас л одоо сүүлчийн пост байсан. За тэгэж байж байгаад 8 сарын 27-нд Габигийн ээж Николд одоо охиноос нь нэг сонин маш тийм бачирхалтай гэмээр мессеж очсон маа. За тэр мессежэн дээр нь болохоор Stan гэд өвөөгийнхөө нэрийг оруулсан байсан. Өвөөгийнхөө талаар ингээд мессеж бичихтэй нэрийг нь ингээд бичээд оруулсан байсан. Ер нь бол Габи өвөөгөө яг нэрээр нь дууддаг биш. Өвөө гэж хэлнэ үү гэхээс Stan гэд нэрээр нь хэлдэггүй юм байна л та. Тэгсэн чинь тэр мессеж дээр нь болохоор та Stand туслаатгаа чи над руу зогсолтгүй voicemail явуулаад баахан залгцсан байна гэсэн тийм утгатай зүйл бичсэн байсан. За ингээд энэ мессеж нь бол шууд л сонин санагдаж эхэлсэн. Габигийн утасч тэр мессежнээс хойш холбогдох боломжгүй болоод Брайан тэр хоёрын аль аль нь ерөөсөө холбогдох байсан.
За ер нь бол тэр хоёр аяллаар явж байгаа болохоор одоо сүлжээгүй газраар бас явж исэн гэсэн үг. Тэгээ сүлжээ орохороо Габи заавал ээжтэй одоо хаана яваагаа хэлдэг байсан болохоор ээж нь ч гэсэн нөх амар сүртэй эхэндээ бол хүлээж аваагүй. Гэхдээ тэгж мессеж бичсэн цагаас хойш ямар ч холбоогүй болсон. 8 сарын 27-нд сүүлийн мессежээ бичээд таг болцсон мөртлөө за 9 сарын 1-нд харин Брайан ганцаархнаа Флорида мужийн Нортпортод байдаг гэрлүүгээ нөгөө машина унаад яваад очсон байсан. За тэгснээ бүр 9 сарын 6-7-нд нь Брайан болохоор гэр бүлээрээ Форт Десото гээд цэцэрлэгт хүрээлэнд кемпинг хийсэн баг. За энэ хугацаанд бол Габигийн эцэг их аль хэдийнэ одоо сандарсан байдалтай тэр хоёрыг хаана байгааг мэдгээд холбогдох гээд ерөөсөө холбоо барьж чадахгүй. Ер нь бол ингээд төгшүүрийн байдалтай болцсон байсан. Тэгээ мэдээж Брайаны ээж аав руу холбогдоод хүүхдүүд хаана байгааг мэдхүү, тэднээс ямар нэг мэдээлэл авсан уу, холбогдсон уу гэж асуусан боловч бүр ямар ч хариу өгөөгүй. Бүр айгуу сони ер нь бол ингээд хэний ч хүүхэд алга болсон бай. Хамгийн түрүүнд ингээд яах вэ ийхүү туслая гэд боо юм болж явах ёстой хүмүүс нь уг нь бол Брайаны эцэг их байх ёстой байсан ч гэсэн бүр уцааж авахгүй мессежинд нь хариуч бичихгүй таг алга болсон. Дөнгөж сандарч эхлээд Брайаны ээж аав руу холбогдож явах үеэр хариу өгөхгүй таг байгаад байсан явдал нь хөмсгөө зангидмаар нэг тийм сонин санагдчихсэн ч гэсэн яг бүх зүйлийг олж мэдсэний дараа тэд нар одоо чухам яагаад ингэ таг дууга байсныг нь бүхэн ойлгож эхэлсэн. Брайаны эцэг эхийг бараг Америк даяараа шахуу одоо үзэн ядчихсан гэж хэлж болно. За бүр хүмүүс гэрийнх нь гадаа өглөө оройгүй цуглараад баахан хэвлэл мэдээллийнхээ очсон. За гарч ирэх болгонд нь Габи хаана байна? Габиг гаргаад ир гэх мэт энгийн хүмүүс ч тэдэнд бухимдлаа илэрхийлжсэн. За тэгээд Габи усан тайсан чулуу шиг сураггүй байсаар байсан болохоор 2021 оны 9 сарын 11-ний өдөр Габиг алга болсон талаарх мэдээллийг цагдаа нарт ар гэрийнхэн нь өгсөн юм байна. Яг үнэндээ бол одоо хамгийн сүүлд мессеж бичснээс нь хойш бүхэлдэн ингээд 2-7 хоногийн дараа алга болсон талаарх мэдээллийг цагдаа нарт дамжуулж ийн гэхээр Габигийн эцэг эх бол охиноо арайч ингээд алуулсан гэж одоо бодоогүй. Брайан арайч алчихгүй байлгүй ч юм уу те ямар нэг зүйл хэрэг болсон байх юм бол Брайан өөрөө хэлэх байхаа гэд хүлээгээд ингээд маш их хугацаа алдсан нь ер нь бол тийм учиртай байсан. За 9 сарын 13-нд Брайан гэрээсээ гараад Carlton Reserve гээд газар руу явган аялал хийхээр болсон юм байна. За тэгээд энэ дээр хамгийн хачирхалтай нь юу байсан гэхээр Брайаны гэрээг ерөнхийдөө бол ингээд 24 цагийн туршид цагдаа нар энгийн эргөөд хэвлэл мэдээллийнх ингээд баахан хүн бүсэлцэн байх үеэр Брайан хаагуур нь юм мэдэгдэхгүй гараа явцсан байсан. Тэгээд Габигийн эцэг гэхэд тэдний зүгээс ямар ч хариу өгөхгүй байсан болохоор бүр аргаа бараад цагдаа нарыг одоо гэрлүүн явуулаад Габи Брайан хоёрыг асуугаад өгөөч гэсэн байсан. За тэгээд цагдаа нар явж очиод хаалгыг нь тогшоод асуултууд асуусан чинь ямар ч хариулт өгөөгүй. Тэгээд бүр аль хэдийнэ хуульчтайгаа ярилцаад дуугүй байх эрхээ эдэлж эхэлсэн. За тэгэж байжснаа 9 сарын 17-нд цагдаа нар бид Брайаныг 9 сарын 13-наас хойш хараагүй гэж хэлсэн. Явган аялал хийх гээд гарсан тэр цагаас хойш ирээгүй гэх утгыг илэрхийлжсэн. Тэгээ яг тухайн үед бол ингээд Брайан Габиг алсан гэсэн ямар ч одоо баримт нотлохоо байгаагүй. Угаасаа Габиг ч хайж олоогүй байсан. Тийм болохоор Брайаныг цагдаа нар эрен сурвалжлах ч юм уу эсвэл одоо ямар нэг байдлаар шууд барьж одоо хориод одоо байцаах ямар ч угаасаа ирэхгүй байсан. За энэ хооронд мэдээж Габигийн эрлийн ажиллагаа үргэлжилсэн хിവэрэ байсан. Ингэж байж агаад 9 сарын 19-нд Габигийн цогцыг Bridgerton гээд газраас олсон юм билээ. За шүүх шинжилгээгээр бол үхлийн шалтгааныг нь боомлогдож амиа алдсан гэж тогтоосон юм байна. За ингээд амьд олдно гэж найдаж исэн Габигийн эцэг эхийн найдвар талаар өнгөрч ямар ч хүн холигдохгүй газар зүгээр л тоохгүй хөсөр хаягдсан одоо эд зүйл шиг тэгээд орхицсон байхад нь олсон юм билээ. За ер нь бол мөрдөгчд энэ талаар ярихдаа магадгүй хүн явдаггүй тийм газар аваачиж хайсан нь ямар нэг зэрлэг амтан биеийг нь олоод идчих байх гэж ботсон болохоор тэгж орхисон байхаа гэж үтсэн юм байна. Гэхдээ ямар тач Габи амтны хоол болоогүй би энэ одоо ингээд өөр төрлийн амтанд уруулж тастуулсан гэх тийм сорвгүй болсон. За Габи бол амиа алдсан гэдг нь мэдэгдсэн цагаас хойш жинхэнэ утгаараа одоо Брайаныг сэжигтэн гэж үзэх нөхцөл нь бүрдээд эрлийн ажиллагааг цагдаа нар эхлүүлсэн. За хүмүүсийн ихэнх нь болохоор Брайаны эцэг их хүүгээ нуухтан туссан гэж сэжгэлдэг. За тэр нь ч бас үндэслэлтэй юм шиг санагдсан. Ерөн зүгээр болж өнгөрсөн үйл явдлыг төсөөлөх юм бол Брайан гэртээ очиод эцэг ихтэй би ингээд ууралснаасаа болоод Габиг алчлаа гэж ямар нэг байдлаар зохиож тайлбар хэлсэн баг. Ямар тач Габи нас барцсан гэдгийг бол хэлсэн. Тэгээ дараа нь болохоор гэр бүлэрээ кемпинг хийх шийдвэр гаргаад
бүх зүйл хэвийн юм шиг харагдуулахыг оролцсон. Тэгээ энэ байдлаараа гадны хүмүүст болохоор Брайан Габи хоёр муудалцаад тэгээ салсан. Габи хаашаа явсан мэдгүй. Брайан тэгээд гэрлүүгээ буцаж ирээд бөөндөө хамтдаа кемпинг хийгээд явж байгаа юм шиг харагдуулахаар шийдсэн байх. Хэрвээ үнэнгээсээ зүгээр муудалцаад салсан бол Габигийн эцэг их тэгж олон удаа залгаж байхад нь Брайан ирсэн байгаа. Тэр хоёр муудалцаад салсан гэд хэлэхэд бол ямар ч асуудал угаасаа байхгүй. Тэгэхээр яаж ч бодсон Брайан гэрлүүгээ буцаж очоод Габиг хөнөөсөн гэдгээ эцэг ихтэй хэлсэн болоод тэд нар нь юу ч ярихгүй чимээгүй байхаар шийдсэн гэдэг нь илүү үнний ортой байсан. За яг энэ Тамиг нь баталж байгаа юм шиг олонний анхаарлыг маш их татсан, бараг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж хэлж болохоор нэг баримт байсан нь юу гэхээр Брайаны гэрээс олцсон Burn After Reading буюу одоо уншсныхаа дараа шатаа гэж бичсэн Брайанд хандаж ээж нь бичсэн захиа байсан. За тэгэхээр тухайн захиаг нь та бүхэнд би уншиж өгье. Нилээн тийм гажиг гэмээр захиа байсан. Зүгээр л чамд хэлмээр байна. Би чамайг үргэлж хайрлах болно. Чи ч намайг хайрладаг гэдгийг би мэднэ. Чи миний хүү. Юу ч хизээч намайг чамаас салгаж чадахгүй. Бид юу хийсэн ч, хаашаа явсан ч, юу хийсэн ч би биенээ хайрласаар байх болно. Хэрвээ чи шоронд орвол дотор нь хөрөө хийсэн бялуу аваач өгнө. Хэрвээ чи цогцос устгах хэрэгтэй болсон бол би хүрц хогийн ууд аваад очино. Хэрвээ чи сарлуу ниссэн бол би чиний буцаж ирэхийг тэнгэр өөд харж хүлээнэ. Хайр бол нэр үг биш, энэ бол үйл үг. Энэ бол зүгээр нэг үг биш, энэ бол үйлдэл. Хүмүүсийн үйлдэлийг ажигл тэгээд чамайг хайрлж гинэ үгүй юу гэдгийг мэдэх болно. Тиймээс би итгэлтэй байна. Үхэлж, амьдралч, сахиусан тэнгэрч, хорон муу сүнсч, өнгөрсөн ирээдүгээд юу ч бидний хайрыг салгаж чадахгүй. Үзээ ядалт, өлсгөлэн, орон гэргүй байх, урвалт, нүгэл, аюул занал хилэл, бүр төсөөлшгүй зүйлч биднийг салгаж чадахгүй. Чамдаа хайртай ээжээс нь гэж бичсэн байсан. За ингээд ийм нэг галзуу солиотой одоо бүр сэтгцийн гүн эмгэгтэй хүн бичсэн юм шиг аимшигтай захиа олцсон. Яг нь ээж болгон мэдээж хүүхэдтэй хайртай. Тэрийг хинч одоо үгүйсэхгүй. Гэхдээ зөвийг нь зөв, бурууг нь буруу гэд ялгаж салгахын оронд ийм аимшигтай зүйл бичээ сууж идэг. Тэгээд ч өөрөө их хүн байж ээж ингээд охиноо алдсан Габигийн ээжийн оронд өөрийгөө яагаад тавьж үзэхгүй, харин ч ингээд хүүгээ бүр өөгшүүлсэн, ард чин бат хамгаална гэсэн захиа бичээ сууж ийн гэхээр угаасаа ингээд Брайаныг ирсэн цагаас хойш хэр халдаахгүй юу ч ярихгүй байгаад ирснийг нь энэ захиа ботолж өгсөн байна. За энэ захиа нь олон нийтэд ил болсны дараа Роберта Лаундри гэдэг нөө ээж нь өөрийгөө хамгаалж энэ захиаг Брайан Габи хоёр аялалд гарахаас ч өмнө бичсэн. Тэгээд ч зүгээр хөнгөн шог маягаар бичсэн. Габигийн аллагтай ямар ч холбоогүй гэж хэлсэн ба. Бараг л хөнгөн инээдэн болгоод өнгөрөх захиагаа одоо ингээд уншсны дараа шатаа гэж нэрлэх чинь ямар ч угаасаа утгагүй штэ. Тэгээд ч яг түрүүний ингээд өөрийнхөө хамгаалж ярьсан ярианд нь хинч итгээгүй. За ингээд Брайаныг хайх ажиллагаа нь нэлээд удаан үргэлжилсэн байгаа. Юурөөсөө хайгаа олдохгүй байсан. Үнэрч нохой, морьтой болон одоо явган хайгуулчаад хаа сайгүй самнаж хайсан. Тэгээд 2021 оны 10 сарын 20-ны өдөр Брайаны арга ясны үлдэгдэл нь олдсон байгаа. За тэгснэ хамгийн с ิจ гтэй нь юу байсан гэхээр яг тухайн Брайаныг олсон газрыг цагдаа нар өмнө нь баг хэдэн 7 хоногийн турш маш өргөн хүрээтэйгээр нэгжиж хайсан ч ерөөсөө олдоогүй мөртлөө Брайаны эцэг их өөрсдөө хайлтанд нэгдснээс бүр хэдхэн цагийн дараа гэхэд арга хэсэг нь олсон. Ер нь бол цагдаагийн иргэлийн тусгай багийнхан гэдэг бол энгийн хүмүүсээс хамаагүй өөр төвшөнд нэг сарын турш ингээд Carlton Reserve гэдэг газрыг нэгжиж хайгаад олж чадаагүй байсан чинь Брайаны ээж аав хоёр нь бүр хэдхэн цагийн дотор олцсон нь бас л с ิจ гтэй байсан. Тэгээ мэдээж яг тэр арга яс нь Брайаных мөн биш хэсэгтэр хүмүүс угаасаа эргэлзэж эхэлсэн. Тэгээд ч олон хүн бол түүний биед хит их одоо хурдан задрал явагдсан гэдгийг бол анзаарсан. За тэр бол ердөө 5-7 хоног алга болсон байсан хэрнээ бараг танигдахын аргагүй болтлоо задрал явагдсан байсан. За тэгээ зарим шинжээч болохоор Флоридагийн одоо уур амьсгал задралыг хурцсан байж болно гэж бол тайлбарласан юм билээ. За гэсэн хэдий ч өөр шинжээчд болохоор 5-7 хоногийн дотор ийм хэмжээнд задрах боломжгүй гэж бол үзсэн. За түүнийг бол анх шүдний хിവэр нь таньж тогтоосон гэж мэдэгдсэн. Гэтэ зарим их сурвалжид түүнийг болохоор ДНХ шинжилгээгээр бүрэн баталгаажуулсан гэсэн билээ. За энэ дээр бол холбооны мөрдөх товчоо албан ёсны мэдэгдэл хийж Брайаны цогцсыг гэр бүлийнх нь хүмүүс биш харин одоо
одоо эмнэлгийн шинжээчид таниж тогтоосон гэж хэлсэн байсан. Тэгэхээр яг одоо эргэлзээдсэн хүмүүсийг энэ мэдээлэл нэг тийшээ болгосон. За Брайны өмсч явсан хувцсны үлдэгдэл бас өөрч явсан цүнх нь одоо олдсон. За тэгээ тэр дотор нь байсан нэг бичвэр бас л одоо маш том тийм дуйлаанд дэгдээсэн. Тухайн бичвэр дээр Габиг санаатаагаар хөнөөсөн гэдгээ өөрөө бол огт хүлээн зөвшөөрөөгүй байсан нь бас л одоо маш сэжгийн тийм одоо аимшиг юм байсан. За нэлийн урт захиа байсан. Та нарт ямар тач одоо уншаад өгье. Габи яг одоо чинийхээ хажууд байхсан чамтайгаа ярилцаад суусан. Хамтдаа бүтээсэн дурсамж болгоноо эргэн санаж ирээдүйд уламж сайхан байх байсан гэж боддог. Гэхдээ бид ирээдүгөө алдсан. Би чамгүйгээр амьдрч чадахгүй. Бид хамтдаа өнгөрүүлж болох байсан өдөр бүрийг хамтдаа тэмдэглэх баяр болгоныг алдсан. Би чамд бүхнээс илүү хайртай байсан. Бидний хамт ахуулсан зургийг харахад ч сэтгэл эмзэглэж өнгөрсөн сайхан цаг мөчүүдийг эргэн дурсах гээд чадахгүй. Нүдэн аних болгонд бидний хамтдаа машин дээрээ суугаад инээлтжсэн үеүдээ сандаг чамд өөрт хайртай байх болно. Хэрвээ хэн нэгэн Габигийн өдрийн тэмдэглэлийг уншиж түүний зургуудыг харвал түүнгүүгээр нэг ч өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй байх байсан. Өдөр бүр түүнгүүгээр сэрнэ гэдгээ мэдэх үед сэрхийх ч хүсэхгүй. Бүх хүнээс уучлал хүсэж байна. Габи бол миний амьдралын хайр байсан. Бас олон хүнд хайрлагддаг байсан гэдгийг ч мэднэ. Түүний гэр бүлийн өмнөөс үнэхээр их харамсаж байна. Би тэднийг ч хайрладаг. Түүний дүүнрийг би өөрийнхөө найзууд шиг боддог байсан. Өөрийнхөө гэр бүлийнхнээс уучлал хүсье. Энэ зүйл тэдэнд ч мөн гинтийн асар их уу гашууг авчирсан. Тэд бас магадгүй Габиг надаас ч илүү хайрлаж байсан. Миний ээжид шинэ охин шиг нь, миний дүү нарт авга эгч шиг нь байсан. Тэдний хувьд улам илүү хүнд тусаасай гэж хүсэхгүй байна. Энэ бол гинтийн эмгэнэлт явдал байсан. Бид машин руугаа буцаж гүөхдээ голын урсгалыг гатлах гад яарч исэн. Гадаа хитрхи харанхуй хүүтэн болж исэн. Гинэт нэг хачин чимээ, хашгирах чимээг олж сонссон. Би бараг юу ч харж чадахгүй, Габиг олохгүй, нэрийг нь дуудаж хашгирсан. Түүнийг хүн дээр амьсгалж байгааг мэдсэн. Тэр маш их даарсан, нэвт норчсон байсан. Голоос түүнийг тэрвэрч авч яваад машин руу очихоор болсон. Тэгэхдээ бүдэрч унаад бид цочирдсон, бас туйлдсан байсан. Түүнийг аюулгүйгээр цааш тэрвэрч авч явах боломжгүй болсон. Би гал асааж аль болох галын ойр авчирч тэрвэрч хэвцэн. Гал асаас нь тэр газраас машин хэр хол байгааг ч мэдэхгүй байсан. Габиг уснаас татаж гаргах үеэр түүний яг юу өвдөд байгаа гэдгээ хэлж чадахгүй байгааг нь ойлгосон. Духан дээр нь жижигхэн хонхорхой байсан ч тэрэн дараа нь улам томроод хөл бас бууй нь өвдөж гин гэсэн. Хажууд нь хөвтгöd тэр бараг юу ч ярихгүй дагжин чичирч амьсгаа нь хүнд сонсогдож өвдөлтийг нь байхгүй болгоод өгөөч гэж гуйсан. Тэр унтахад нүдэн аних болгонд нь сэрээж тархиндаа гэмтэл авсан байж магадгүй гэж бодсон болохоор нүдийг нь аниулж болохгүй гэж айжсэн. Тэр өвдөлтнөөсөө болж сэрж намайг өөрийг нь сэрээхэд ууралсан. Намайг гол гатлахаар явъя гэхэд зөвшөөрөөгүй. Учир нь тэр ч бас над шиг гал нь унтраад хөлдөхгүй гэхээс айжсэн. Би Габигийн яг юу гэмтсэн гэдгийг нарийн сайн мэдээгүй. Зөвхөн түүнийг маш их өвдөлтөндөө шаналж байгааг л мэдчихсэн. Тэгэд би түүнийг хөнөөсөн. Тэр нь ч инэрэнгүү үйлдэл гэж бодсон. Түүний хүссэн зүйл нь тэр гэж бодож исэн ч би бүх хийсэн алдаагаа эргэж хараад сандарч эхэлсэн, шоконд орсон. Би түүний өвдөл шаналлыг нь дуусгаж өгснөөхөө дараа түүнгүүгээр цаашид байж чадахгүй гэдгээ мэдсэн. Би гэрлүүгээ яаран харж амьдралынхаа үлдсэн цаг хугацааг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхээр шийдсэн. Би Джеймс эсвэл TJ хоёрын нэгийг намайг алаад өгөхийг гуй гэж бодож исэн ч миний хийсэн алдаанаас болж тэр хоёрыг ч шоронд суугаасай гэж хүсээгүй. Ямар нэг айцаас болж эсвэл өөрт ирэх шийтгэлээс болж өөрийнхөө амийг би эгүүтгсэн биш, харин би түүнгүүгээр ахаад нэг ч өдөр баймааргүй байгаа болохоор ийм зүйл хийхээр шийдсэн. Бидний ирээдүй, бидний хамтдаа өнгөрүүлэх цаг мөч бүрийг би алдсан. Гэр бүлд минь битгий хүнд зүйл өөрүүлээрэ. Тэд хүүгээ бас охиноо алдсан. Энэ дэлхийн хамгийн гайхалтай охин Габи намайг уучлаарай. Амьтад намайг урьж тастах байх гэж найдаж энэ горхины дэргэд өөрийгөө эгүүтгэлээ. Энэ нь түүний гэр бүлийнхний заримыг нь баярлуулж магадгүй юм. Миний бүх зүйлийг аваад яваарай. Габи хог хайдаг хүмүүсийг үзий яддаг. За ингээд нэг ийм маш гажуудалтай бичвэр байсан. Аль болох ойлгомжтой орчуулахыг хичээлээ. За бичвэр дотор ямар тач ингээд 2 3 ойлгохдохгүй үгнүүд бол байсан. За тэр хэсэг нь гэхдээ тийм ч чухал хэсэг бол байгаагүй. За энэ бичвэрийг нь уншихаар нэг тийм өөрийнхөө хийсэн нүглээс мултарч гарахын тулд өөрийгөө өмөөрсөн байдалтай. Тэгээ хамгийн аимшигтай зүйлийг хийж хүний бүр ингээд амь насыг хөнөөж эцэг эхийг нь ингээд шар махтай хатаачаад эцэст нь ингээд амиа хорлоод өөрийнхөө эцэг эхийг ч гэсэн хүнд байдалд оруулсан юм шиг санагцсан.
За ер нь бол амиа хорлох үйлдэлийг маш зоригтой үйлдэл гэж хүмүүс андуурч боддог. Яг үнэндээ бол одоо хамгийн амхай хулцгаар хамгийн их одоо хувиа хичээсэн хүний үйлдэл гэж үздэг. Брайан үннээс ингээд зүхтаагаад өөрийгөө өрөвдүүлэх гэж оролцсон энэ үйлдэл нь бол үндсэндээ одоо бүх зүйлд цэг тавьж яг үнэхээр ингээд тэр үед юу болсон гэдгийг хинч мэдэж чадаагүй ингээд дууссан байгаа. Зүгээр л ингээд бүх үннээ хэлэлдээ одоо буруутайгаа илчлээд хэрэгээ хүлээгээд ингээ ярьчихгүй, Габигүйгээр амьдарч чадахгүй гэхээсээ илүүтэйгээр байнга өөрөө ингээ цутаж амьдарч чадахгүй гэж бодсон болохоор амиа хорлсон байх гэж бас бодсон. За тэрнээс гадна хэдийгээр ингээд холбооны мөрдөх товчооныхон албан ёсоор тайлбар хэлээд Брайан үнэхээр ингээд амиа алдсан гэдгийг нь тогтоосон гэж ярьжсэн ч гэсэн одоо болтол ингээд Брайаныг амьд нуугтаад явж байгаа гэж боддог хүмүүс одоо их байд юм билэ. За гэхдээ яг бүхэл бүтэн улсын одоо том байгууллагыг хахуулдаад тэг худлаа мэдээлэл тараана гэж угаасаа байхгүй бах. За ямар ч байсан энэ хэрэг дээр бол Брайаны ээж аав анханасаа мэдчихсэн гэдэг нь тодорхой байгаа болохоор тэр хүмүүс ч гэсэн одоо тодорхой төвшөнд хариуцлага хүлээх ёстой гэж бол үздэг. За тэгэхээр хүмүүсийн одоо тухайн үед авч ирсэн ойлгож ирсэн мэдээллүүд нь ерөнхийдөө бол ийм байна. Брайаны ээжийнхэн захиа за тэгээд Брайаны одоо өөрийнх нь бичсэн бичвэр олдох үед энэ хэргийн эргэн тойрондох мэдээллүүд бүр хөл толгой нь олдохгүй маш их шууган дэгдээж хэргийг олон талаас нь хүмүүс дүгнэж дор бүртээ таамаглал дэвшүүлж тэрийгэ дагаад хүмүүсийн токсик харилцааны талаар маш томоор хөндөж ярихад хүрсэн байгаа. За Netflix дээр цацагдсан баримтат кинон дээр нь болохоор тухайн хэргийн цаана одоо яг юу болж исэн талаар гүнзгий тэгээд бодиттой мэдээллүүдийг нь харуулсан билээ. Хизээч дэлгэгдэж байгаагүй дүрс бичлэгүүд, зургууд, за бас гэрчүүд гарч ирж яриа өгсөн байсан нь одоо үзэхэд нэлээд сонирхолтой болгож өгчээсэн. За баримтат кинон дээр нь гарч байгаагаар бол Габи Брайанаас салж явах гэж исэн. Ер нь бол бүх зүйл боцсноос нь тис өөр одоо буруугаар ирж байгааг мэдсэн болохоор ерөөсөө л энэ хүнээс салъя гэд шийтсэн байсан ч гэсэн яг одоо ингээд яаж хэлэх, яаж салж явах, ингээд хинт хандвал зөв бэ гэдгээ мэдэхгүй явж исэн байгаа. Брайанаас салъя гэж хэлхээсээ ер нь бол өөрөө айгаад ер нь зүхтах гарс хайж исэн гэдэг нь ил болсон. Баримтат кинон дээр нь бас одоо гэр бүлийн хүчирхийлэл за тэгээ аюултай нөхцөл байдалд өртсөн хүмүүсийн хувьд хамгийн одоо торгон гэх юм хамгийн одоо аюултай мөч нь юу гэхээр тэднийг орхиж явахыг оролдож явах үе гэдгийг онцлсан байлээ. За ер нь бол Брайан яачих бол одоо ямар нэг аимшигтай үйлдэл хийх болов уу гэсэн айцтай байгаа нь цагдаагийн одоо нөгөө энгэрийн камерны бичлэгээс маш тод харагддаг. Өөрөө ингээд тэр хүн бол дарамтлаад элдв одоо муу мухаа үгээр харааж ярьж байгаа мөртлөө тэгээ эцэст нь ингээд чи намайг ийм үйлдэл хийхэд хүргэсэн чи зүгээрээсэн бол би чамайг ерөөсөө ингэж хараахгүй ерөөсөө би ийм зан гарахгүй гэд яг тэрэн шиг Брайан ингээд урд нь Габиг мессежээр бүр ингээд 9 жороор нь харааж битсэн байсан чинь Габи бүр өөрөө ингээд уучлал гуугаад надаас боллоо би л чамайг ийм болголоо гэж бичсэн байсан. За бас Габигийн компьютерт байсан бичлэгүүдээр дамжуулаад Брайан гэх хүний өөр талыг нь бас харж чадсан байгаа. Брайан болохоор нэг тийм маш хянуур, сэтгэл зүйн хувьд Габиг удирдах, байнга тийм хий хоосон мэдрэмж төрүүлж сэтгэл зүгээр нь тоглож исэн хүн гэдгийг бүгд олж харцгаасан. За жишээ нь гэх юм бол Габи ямар нэг зүйлд санаан зовж ид гэд тэрийгээ ингээд Брайанд хэлэх үед нь чи бүр ингээд арай л хэтрүүлж бодоод байгаа юм биш үү? На хэтрүүлж боддог чинь энгийн зүйл биш шүү. Солиор л гэж бүр өөртөө итгүүлдэг байсан. За бас тэгээд нийлдэг байсан хүмүүсээс нь Габиг одоо баг багаар тусгаарлаж хэлсэн. Габитай уулздаг байсан хүмүүс нь баг багаар цөөрөөд за тэгээд өөртөө л байхгүй бол өөр хүмүүстэй гарч ороход нь одоо маш тийм дургуй байдаг байсан. Тэгээд бас машинаар аялах аяллаа зардлыг бүгдийг нь Габи босгосон юм билэ. Брайан ямар ч мөнгөгүй тэгснэ Габиг алсныхаа дараа банкныхын картыг нь аваад $700 ATM-ээс гаргаж авсан байсан. За ер нь бол Брайан тэдний хамтдаа байх орчин, санхүү, аялын төлөвлөгөө, очих газрууд гэд бүх зүйлийг нь хяндаг. За бүр Габигийн сошиал медиа одоо контентийг нь хүртэл хяндаг. Бусдын нүдэнд Брайан болохоор ингээд амар тийм сайхан залуу, найз охиноо дэмждэг, сайн залуу юм шиг харагдахыг хүсдэг байсан маа. Баримтат кинон дээр дурддаггүй нэг зүйл байсан. За тэр нь одоо юу вэ гэхээр Брайан Габи хоёрыг цагдаа нар зогсоогоод дараа нь тэр хоёрыг ингээд тусад нь байлгахаар болж исэн штэ. Тэгээд тэр өдрөөс 5 хоногийн дараа буюу одоо 2021 оны 8 сарын 17-нд
Brian Флорида руу ниссэн юм байна. За энэ нь болохоор Габигийн одоо нөгөө гэр бүлийн өмгөөлөгч Стивен Бертолиногийн хэлснээр нь бол батлагдсан байдаг. Brian Salt Lake хотоос Флоридагийн Тампа руу ниссэн байгаа. За тэгээ нисэх шалтгаан нь гэсэн чинь зарим ингээд эд зүйлсээ авахаар юма түр хадгалдаг агуулга гэж байд юм байна. Тэр агуулгынхаа гэрээг нь цуцлах гад бутсан байсан. За учир нь бол нөгөө Габитай хамт аяллаа үргэлжлүүлж магадгүй байсан болохоор тэр одоо гэрээгээ цуцлаад мөнгөө одоо хэмнэхийг хүссэн байгаа. За харин энэ хугацаанд нь Габи Юта мужид үлдээд тэгээд Salt Lake-ийн нисэх буудлын ойролцоох Fairfield Inn and Suites гэд нэртэй зочид буудалд буусан. Тэгээд зочид буудлын ажилтнууд ч гэсэн энэ талаар баталсан байдаг. За Brian гүүгээр өнгөрүүлсэн тэр хэдэн хоногт Габи одоо найз нөхөд гэр бүлтэйгээ холбогдож ярилцсан байсан. За тэгээд 8 сарын 19-нд Brian-ыг Флоридад байхад нь Габи тэдний YouTube суваг болох одоо нөгөө Nomadic Static гэд нэртэй тийм YouTube сувагтай мөлий. Тэр суваг дээрээ нэг видеог бол байршуулсан байгаа. За тухайн бичлэг нь тэдний аяллыг одоо баримтжуулсан тийм бичлэг байсан ч гэсэн зөвхөн ингээд яг л төгс хайрын түүх юм шиг маш тийм гоё сайхан гэснийг нь л зөвхөн одоо харуулсан байсан. За тэрнээс гадна нь бол баримтат кинон дээр ер нь бол айгүй тодорхой харагддаг. Тухайн бүх бичлэгүүдийг зөвхөн Габи л өөрөө монтажлдаг, тэгээд ингээ байршуулдаг, эдитлж чаддаг байсан. Brian ямар ч тус болж байгаагүй, мөнгөөрч туслаагүй. Тэгээд видеонд нь бүр эдитч хийж өгдөггүй, сэтгэл санааны дэмжлэгч үзүүлдэггүй, найрсах хандлагч үзүүлээгүй. Хамгийн аимшигтай баримтуудын нэг нь бол энэ баримтат кинонд гардаг Габигийн одоо хуучин найз залуу Джексон гэдэг эрэгтэйгийн ярилцлага байсан. За тэр бол Габи амиа алдхаас хэдхэн хоногийн өмнө түүнтэй одоо холбоо барьсан байна. Габи тэр экс найз залуу руугаа мессеж бичээд Brian-ыг орхихыг хүсэж байгаа ч гэсэн яаж хүлээж авах бол гэж айж байна гэж бичсэн байсан. Энэ нь болохоор түүний сэтгэл зүйн хувьд аль хэдийнэ ингэж тодорхой шийдвэр гаргаж эхэлснийг нь харуулж байсан. Brian-аас жоохон зайтай байх тэр хэсэгхэн хугацаа түүнд бодож тунгаах зай завсрыг олгосон байна. Яг Brian буцаж ирэхийн өмнөх өдөр нь Габи хуучин найз залуутайгаа одоо харилцсан байсан. За түрүүн би бас дурдчихсан энэ баримтат цувралын одоо хамгийн чухал зүйлсийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэл дарангуйлалтай харилцаанд байдаг хохирогчийн хувьд бол хамгийн аюултай мөч нь тэд явахыг хичээж эхлэх мөч гэж онцолж байсан. Тэгээ яг энэ зүйл бол Габид тохиолдсон. Тэр бол ямар тач хүмүүс рүү хандсан одоо өөрөө салаад явъя гэж бодож эхэлсэн. За тэгэхэд л Brian хяналтаа алдаж эхэлсэн болов уу гэж бодогдсон. За баримтат цуврал дээрх шинжээчид энийг нь тайлбарлахдаа дарангуйлагчид хяналт дээр оршин тогтнодог. Тэд хяналтаа алдаж гин гэдгийг мэдэнгүүтээ сандарч эхэлдэг. Тэгээд тэр сандрал нь маш амархан хүчирхийлэл болон хувирдаг гэж тайлбарласан байсан. За Габигийн бичсэн нэг тэмдэглэл дээр би яг л өндөгний хайсан дээр алхаад байгаа юм шиг санагдаж байна. Нэг хэсэг бүх зүйл сайхан байжгаад дараа нь тэр гинэт уурлаад яагаад гэдгийг нь би мэдэхгүй гэсэн байсан. Энэ хэрэг дээр хүмүүсийн дэвшүүлж исэн нэг таамаг бол байдаг. Brian хэд хоног Флорида руу явж буцаж ирчээд тэгээд Габи X рүүгээ мессеж бичээд байгааг нь олж мэдэнгүүтээ өөрийнх нь хяналтаас Габи бүрэн гарч эхэлж гин гэж бодоод тэгээд хөнөөхөр шийдсэн байж магадгүй гэж бол үздэг. Яг тэр 8 сарын 27-ны өдөр Whole Foods гэдэг нөгөө супермаркетаас гарч аваад нэх удаагүй одоо алуулсан байх гэж таамаглахад хүрсэн юм билээ. За яагаад гэхээр яг тэр өдрөөс хойш Габи бол гэрийн лөгөө ерөөсөө яриаггүй. Тэгснэ яг тэр өдөр Brian одоо нөгөө Габигийн утсаар ээж рүү мессеж бичээд нөгөө өвөөгөө Stan гэж бичсэн байсан. За мөн холбооны мөрдөх товчоо бас л Габи одоо 8 сарын 27-наас 28-ны хооронд амиа алдсан гэж тогтоосон байдаг. За ингээ ямар тач ойлгомжтой та бүхэнд ярьж өгөхийг хичээлээ. Баримтат киноны хувьд гэх юм бол одоо камерны цаадах бодит амьдрал бидний бодсноос бүр шал өөр байдаг гэдгийг маш тодор харуулж өгсөн юм шиг санагдсан. Яг кино нэхлэхдээ хүртэл ингээд хамгийн их аз жаргалтай харагддаг бүхний арт хамгийн хар бараан зүйлс нуугдж идэг гэсэн утгатай зүйлийг бол хэлдэг. За энэ кинон дээр Габигийн экс найз залуу оролцож одоо ярилцлага өгсөн байсан нь Габи амиа алдахын өмнөх өдрүүдэд яг юу мэдэрч ирснийг нь ойлгох тийм боломжийг бол олгосон. Яг сэтгэл санаагаа бэлдээд одоо ингээд итгэж болох хүмүүс рүүгээ холбогдоод амхандаа тусламж хайж исэн нь бол тэр байсан. Тэгээ миний анзаарсан бас нэг юм нь юу байсан гэхээр ээждээ эсвэл аавдаа тэр бүхнээ хэлсэн бол шууд тусламж үзүүлж бас чадхаар байсан. Ээж нь одоо нэг удаа ингээд Габид хэрвээ чамд ингээ хэцүү байх юм бол над руу яриарэ, хүсэхгүй байвал буцаад ингээ хүрээд ирээрээ гэж хэлсэн. Туслахад хизээд бэлэн шүү гэдгээ тайлбарлаж хэлсээр байсан. Тэгээ яг л ээж аавынхаа одоо сэтгэлийг зовоогоод яах вэ гэж бодсон уу яасан. Одоо яг туслах хүндээ бүх болсон явдлыг ерөөсөө учирлаж тайлбарлаж яриаггүй өнгөрсөн нь бас нэг маш том алдаа болсон юм болов уу гэж бодсон.
За ер нь бол энэ баримтат киног болж игэл нэг удаа үзээрэй гэж зөвлөмөр байна. Зүгээр нэг гэмт хэргийг сөхөж харуулсан эсвэл одоо Габигийн эмгэнэлт түүхийг харуулсан кино гэхээсээ илүү маш сайн сургамж болж өгөхөөр одоо хин нэгэн хүчирхийлэлд байгаа хүмүүсийг сэрэх дохио болж өгсөн юм шиг санагдсан. Ийм төрлийн токсик харилцаанд орчоод ерөөсөө гарч чаддаггүй маш олон хүмүүс байдаг. Хүчээр хянах гэж оролдоно, за сэтгэл санаагаар нь дарамтлан, бусдаас тусгаарлан, за тэгээд өөр хүн гаднаас нь хараад ерөөсөө анзаардаггүй. Анзаарч харах ч гэсэн угаасаа амархан байдаггүй. Манай сүвгийн хувьд ер нь бол зүгээр нэг гэмт хэрэг яриад өнгөрөхтэй гол нь биш. Болж өгөх юм бол одоо анхааруулга болгох сургамжтай зүйлсийг та бүхэнд хүргэхийг зорддог. Тиймээс дахин нэг удаа хэлэхэд хэрвээ одоо таны таньдаг хин нэгэн чинь бусдаас өөрийгөө тусгаарлаад эхлэх юм бол байнга нэг тийм одоо сандарсан байдалтай ч юм уу, за эсвэл одоо нөгөө хосынхоо өмнөөс уучлал гуйгаал өөрийгөө болж бүтэхгүй манай хүн надаас болоод тийм зан гаргадیں гэх зэрэг багч одоо болтгой зүйл анзаарагдах юм бол туслахад бэлэн байгаарэ, анзаараарэ, ажиглаарэ, ярилцах боломж гарах юм бол ярилцаад бас асууж агаарэ, туслахад бэлэн гэдгээ байнга хэлж сануулж агаарэ. Би аюултай байдалд орчлоо гэж бол хэр баргийн хүн хэлэхгүй байж болох ч гэсэн зам байдал нь өөрчлөгдөж эхэлэх юм бол тусалж агаарэ гэж хэлмээр байна. Тэгээд яриан дундаараа хоёр зүйл ярихаа мартсан байна. За нэг нь болохоор Габигийн YouTube хуудас нь одоо Nomadic Static гэдэг нэртэй. Одоо бол 242 мянган subscribersтай болцсон байлээ. Яг нөгөө ганцаараа буудалд үлдэх үеэрээ видеогоо эдитлээд анхныхаа одоо 8 минутын бичлэгээ цацсан байсан. За тухайн үедээ болохоор ингээд 200-300 viewsтэй байж яснаа. Хэрэг гарсны дараа үзэлт нь огцом өсөөд тэгээд яг 3 жилийн өмнө оруулжсэн тэр бичлэг нь одоо 11 сая үзэлттэй болцсон байлээ. За хоёр дахь ярих гад мартсан зүйл нь гэх юм бол Габигийн хэрэг дээр зарим хүмүүс нэлээд одоо бухимдалтай хандсан. Яагаад тэгсэн чинь Габи залуухан тэгээд царайлаг эмэгтэй байсан болохоор ингэж олон хүнийг хамарч ярьж хайж эхэлж байгаа юм уу? Яг Габи шиг нөхцөл байдалтай бүр хэдэн мянган хохирогч эмэгтэйчүүд байдгаа. Амьд өгсөн ч мэдэгдэхгүй, хаанаас ч хайгаад олдохгүй өөр одоо маш олон залуу бүсгүүчүүд байгаа. Тэр хүмүүст ингэж анхаарал хандуулахгүй байна гэсэн тийм төрлийн гомдлууд бас гараад тэгээ яг Габигийн баримтат киноныхон төгсгөлд орс сургуу алга болсон эмэгтэйчүүдийн талаар статистик мэдээллийг бас дурдчихсан. За ингээд ямар тач энэ удаагийн нэлээд хүнд дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Бүгдээрэнд нь ойлгомжтой байсан гэж найдаж байна. За хэдүүлээ 4 сарын 31-нд буюу одоо эх нэгдүгээр өдөр сонсогчдоос ирсэн захидлын дугаарыг хүлээн авч сонсоод за тэгээд 2 дахь өдөр одоо хуваарийн дагуу орох дугаараар бас эргээд уулзцаая. Та бүхэн өнөөдрийн дугаарын талаарх сэтгэлдээ комент хэсэгт бусадтайгаа заавал хуваалцаарай. Ингээд бүгдээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Бүгдэнд нь эрүүл харилцааг хүсье. Түр баяртай сонсогчдоо.